Надад ханд унтраач гэдэггүй. Тэгээд энэ үед тэгээ ажиллаж Ямар болж байгаа юм уу? надад унтраач гэдэггүй. Надад унтраач. За үзэгчдээ болоод имэн сайт яг одоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастай Экцвэратын амнаас та бүхэндээ сурвалжлагыг хүргэж байна. Яг одоо миний ард Цоба компани хадад вилла 2 хотгоны барилгын ажил эд өрнөж байна. За бид нарыг дөнгөж сая ирэхэд энэ экскаваторууд нь бүгд ажиллаад одоо энэ ажилчид нь бүгд гадаанаа байсан. За бид нарыг хараад хүмүүс нь ерөнхийдөө ажлаа түр зогсоочих шиг боллоо. За ямар ч байсан энэ үйл ажиллагаа энэ хадад вилла 2 хотхныг барих энэ үйл ажиллагаа бол хууль бусаар хийгдэж байгаа гэсэн мэдээллийг бол иргэдийн зүгээс бол биднэрт мэдээлсэн байгаа. За асуудлын мөрөөр одоо бид судлаад үзэхэд 2016 онд анх одоо газрын албаны дарга нарын авилга албан тушаалын хэрэгтэй одоо энэ хадад вилла буюу одоо энэ Цоба компани захирал баасанд орж бол холбогдсон байд юм аа. За тодруулах юм бол за Баянзүрх дүүргийн одоо тухайн үед газрын албаны дарга байсан Бацөх энэ Цоба компани захирал баасанд оржид тодруулж хэлбэл 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн одоо засаг даргын А562 дугаартай захирамжаар бол энэ Цойратын аманд 90 иргэний нэр дээр одоо газар олгосон байна. За энэ газрыг олохдоо гэрчлэгийг давхардуулан олгосон нь бол тухайн үед мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. За ингээд бид одоо бүгд хатныхнаас бас тодруулга мэдээллийг бас аавна. За үргэлжлүүлэн та бүхэнд бас энэ Цоба компанитай холбоотой ямар асуудал одоо тухайн үед үүсчихсэн асуудал яг одоо ямар шатндаа явж байгаа дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Мэдээлэл бид нарт ирсэн. Тий. Танайх одоо хизээнээс ингэж яг одоо энэ ажил хийсэн бэ? Гэхдээ манайх гэдэг чинь надад унтраач гэдэггүй. Надад унтраач. Тайлбараа та нар өгчихөө нуугаад авах юм байна. Хөөс үгүй бид чи 20 арцаа хоригдсан байж байна. Яасан. Коронавирус багтаасан байгаа шүү дээ. Надад ханд унтраач гэдэггүй. Тэгээд энэ үед тэгээ ажил ямар болж байгаа юм уу? унтраач гэдэггүй. Надад унтраач.